World building гэж яг юу вэ? Энэ нь яагаад аниманга салбарт голлох хүчин зүйл гэж авч үзэгддэг вэ? Өнөөдрийн бичлэгтээ та бүхэндээ World building гэж яг юу болох, энэ нь яагаад маш чухал болох талаар мэдээллүүдийг тайлбарлахаар бэлтгэлээ. Олон юм нуршаад яах вэ? Бичлэгтээ орцгоё. Бидний хамгийн түрүүнд авч үзэх категори бол setting буюу ерөнхий тохиргоо. Энэ нь өгүүлэг яг хаана, хизээ, ямар үед өрнж байгаатай холбоотой. Уг ертөнц хэрхэн дүрсэлж болох, эсвэл орон зайг яаж тодорхойлж болох. Энэ нь түүхийн амьдрал уу, эсвэл ямар нэгэн зүйлсээс улбалан атмосферыг бүтээхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны сонгосон ертөнц орчин үеийн Токио байж болно. Эсвэл бүр өөрийн гэсэн шинэ ертөнц ч байж болно. Жишээ аваад үзье гэвэл апокалипсийн дараах үе байвал хүмүүсийн амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн байх вэ? Энэ нь ертөнцийн асуудал нь яг юу байх вэ гэд маш олон асуултууд ургаж гарч ирнэ. Товчхондоо аваад үзье гэвэл setting гэдэг нь ерөнхий байрлал, цаг хугацааны байршил, соёл болон технологи, дээрс нь нэмээд аюул занал хийлэл, хүчирхийлэл зэрэг зүйлүүдийг холбож ойлгож болно. Энэ нь зохиолын үйл явдал нь хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа, одоо байгаа хүмүүсийн сэтгэл болон зохиолын нийгмийн тогтолцоог харуулахад маш чухал fundamental буюу суурь нь болж өгдөг. Бидний дараагийн авч үзэх категори бол The Rules of the World. Энэ нь уг дэлхий хэрхэн ажилладаг вэ гэсэн утгатай. Ерөнхийдөө бол энэ дэлхий дээр орших физикийн болон физикийн бус дүрмүүд, байгалийн юмс үзэгдлүүдтэй холбоотой. Жишээ авч үзье л та. Хүчтэй далайн шуурга, эсвэл маш эрсдэрс урамсгал. Үүнээс гадна хүчирхэг машин механизмуудын хэрэглээ, магадгүй хэд өндөр хөгжсөн технологи. Үүнээс гадна эд шидийг бас авч үзэж болох бөгөөд энэ ертөнцид яг ямар чадварууд байдаг вэ? Энэ хүмүүс хэрхэн энэ чадвараа ашигладаг вэ гэдэгтэй нь холбогддог. Бидний дараагийн авч үзэх категори бол Power System буюу чадварын систем. Энэ нь дотроо хоёр хуваагдах бөгөөд чадварын төрөл болон зохицуулалт. Чадварын төрөл нь тайлбарлахад маш энгийн болохоор товчхон тайлбарлацгаая. Чадвар хэрхэн ажилладаг? Сэтгэл хөдлөлөөс урган гардаг уу? Эсвэл авьяастай холбоотой юу? Үүнийг ямар нэгэн байдлаар сайжруулах боломжтой юу? Эсвэл ямар нэгэн багаж зэвсэг хүмүүсээс улбалан уг чадварыг тодорхойлох боломжтой юу гэдэгтэй холбоотой. Харин чадварын зохицуулалт нь ихэнх анимен дээр гардагчлан уг чадварын системийн нарийн тодорхой дүрм журам болон өөрийн гэсэн онцгой байдлыг авч үздэг юм. Жишээ татаж үзье гэвэл Hunter x Hunter-ийн нэн систем. Энэ систем нь өөрийн гэсэн төрлүүдтэй, тодорхой зарчимтай, дүрм журамтай байдаг. Үүнээс улбалан тулаан болон бусад нөхцөл байдалд өөрийн нээн чадвараасаа болж хүмүүс аливаа нэгэн үед давуу талыг авч эсвэл сул талтай болдог. Бидний дараагийн авч үзэх категори бол Society and Culture. Энэ нь нийгэмд эзлэх байр суурь болон төр засгийн байдалтай холбоотой. Нийгмийн бүтцээр ярих юм бол зохиолд оролцож буй хүмүүс болон дөрүүдийн нийгэмд эзлэх байр суурь, зэрэглэл, түүнээс гадна шашин шүтлэг, соёл, ёс зүйтэй нь холбоотой. Зарим анимен дээр эдгээр зүйлсийг маш тодорхой дүрсэлсэн нь түүхийг улам хүчтэй болгож байдаг. Харин төр засгийн хувьд аваад үзэхэд засгийн газрын бүтц нь илүү төвлөрсөн, эсвэл илүү жижиг хэсэгт хуваагдсан байна уу гэдэгтэй холбоотой. Энэ нь эргээгээд дөрүүдтэй холбогдохдоо эсрэг тал эсвэл эерэг талаар холбогдож болдог. Харин дараагийн категори бол Lore and History буюу домог ба түүх. Энэ нь домог ба эртний түүхүүд болон түүхийн нөлөө гэх хоёр ангилалтай бөгөөд домог ба эртний түүхийн хувьд өгүүлэг эхлэхээс өмнө юу болсон, ерөнхий түүх домог, түүнээс гадна эрх мэдлийн шилжилт, олон төрлийн түүхийн зангилаанууд хэрхэн өрнөж байна, өмнөх үеийн дайнууд эсвэл эртний түүх ямар нөлөөтэй байж болох вэ? Харин түүхийн нөлөөний хувьд аваад үзэхэд дайнууд, эртний хүмүүсийн домог, уламжлал нь одоогийн ертөнцийн үйл явдалд нөлөөлж байдаг уу? Түүхийн үйл явдлууд одоо ямар үр дагавар авчирч байна вэ гэдэгтэй холбоотой. Хамгийн сүүлд авч үзэх категори бол эффект буюу нөлөө. Энэ нь уг ертөнцийн бүх дөрүүд болон үйл явдлууд хоорондоо яаж холбогдож, хэрхэн нэгнээсээ хамааралтайгаар үргэлжилж, өрнөж, өндөрлөж байгаа. Үүнээс гадна түүхийн үйл явц нь дөрүүдийн сэтгэл зүй, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж, өнгөрсөн цаг үеэс яаж өөрчлөгдсөн. Ерөнхийдөө бол зохиолын эхлэлээс төгсгөл хүртэл хоорондын холбоо хамаарал юм. Харин та бүхэндээ World Building нь бараг төгс гэж хэлж болох үз бүтээлийг санал болгох нь Дорохидоро. Тийм ээ, Дорохидоро бол зүгээр л нэг этгээд биш. Энэ бол сууд бүтээл. Хөвл гэх нэртэй харгас хотод
Хүмүүсийг шидэтнүүдийн туршилтын тулай болгож, харин тэдэн дээрх шидэтнүүдийн ертөнцид хүмүүрт утаан дээр суурилсан өвөрмөц галзуу хүч чадлууд байдаг. Энэ ертөнц нь маш бохир, хүчирхийлэлтэй хэдий ч амьд мэт мэдрэгддэг. Энэ ертөнцид энгийн нэгэн банш хүртэл утга учиртай. Бүлэглэлүүдийн дайн, body horror, comedy энэ бүгд нийлж дорог итгээд хэдий ч үнэмшилтэй ертөнц болгож өгдөг. За окей. Энэ үргээд энэ удаагийн бичлэгээ дуусгая. Баярлалаа. Баяртай.